За өнөөдөр та бүхэндээ сошиал медиа сургалтын дунд чатны сургалтыг одоо ингээ ороход бэлэн болсон байна. Тэгэхээр өнөөдөр дунд чатны сургалтаараа бүгдээрээ тухайн 5 агуулгын хүрээнд бол ингэж мэдлэгтэй болох нэ сошиал медиагийн. За тэгэхээр хамгийн түрүүнд л мета бизнес юуд гэж юу вэ? За Facebook хуудас хэрхэн үүсгэх вэ? Контент хэрхэн төлөвлөж нийтлэх вэ? Пост хэрхэн бүүст хийх вэ? Хандлт үр дүнгээ хэрхэн шимжих вэ гэсэн одоо ийм сэдвүүдийн хүрээнд сургалт маань явагдах нэ. Тэгвэл хамгийн түрүүнд бүгдээрээ сургалтын зорилго нь болохоор та дараах чадруудыг эзэмшин сая хэлсэн агуулгын хүрээнд мета бизнесүүдийг зөв ашиглаж сурах, за Facebook хуудас мэргэжлийн түвшинд нээж тохируулгуудыг хийх, за пост болон стори төлөвлөн хуваарлах, сурчлагаа бүүст хийх арга барил, хуудасны үр дүн шинжилэн сайжруулах гэсэн за иймэрхүү чадваруудыг суралцсан байна. Тэгэхээр бүгдээ одоо дунд чатны сургалт маань аль хэдийн пэйж нээсэн хүмүүс байгаа. Тэгэхээр магадгүй одоо Facebook хуудас мэргэжлийн түвшинд нээж тохируулах гэдэг нь ойлгохгүй байж магадгүй. Ингээд угаасаа чинь Facebook нээх юм шиг бол тэр нь бол арай өөр одоо мэргэжлийн түвшинд арай олон төлсүүдтэй арай олон боломжууд ямар байдаг вэ гэдэг одоо юу гэдэг жишээлбэл ингээд нэг пост оруулаад тэрэн дээр маань хүмүүс холбогдоод мессенжерт дарахад шууд автомат хариулт өгдөг ч юм уу те. Иймэрхүү байдлаар хуудснуудын тохиргоо хийх тийм хичээлүүдийг чадваруудыг эзэмшгээр байгаа шүү. За тэгээд манай сошиал медиа мэргэжилтэн. За хамгийн ихэнд хэдүүлээ ойлгох ёстой зүйл нь болохоор мета бизнес сүйт гэдэг нь яг юу юм бэ гэдгийг ойлгох байгаа. Бизнес сүйт нь болохоор мета буюу Facebook-ийн толгой компаниас гаргасан одоо Facebook-ыг илүү өргөн хүрээнд ашиглах боломжтой үнэгүй хэрэгсэл бөгөөд энэ дээр давхар Facebook-ээс гадна Instagram хуудасаа хамт нь удирдах боломжийг олгодог. Тэгээ мөн пост болон сторигоо Facebook-т оруулах болон schedule хийж хуваараар оруулах, тэрэн дээрээ ad буюу зар сурталчилгаа явуулах, тэгээ хэрэглэгчдийн бичсэн мессеж болон сэтгэгдэл комментэд хариу өгөх, тэгээ хандлт буюу одоо хэрэг хүмүүс пэйж рүү хандж байгаа зэргийг хянах боломжтой ийм зүйл байгаа. Тэгээ ер нь зөвхөн компьютер гэлтгүүгээр гар утсан дээрээ бизнесүүд гээд татаад ашиглах боломжтой байдаг. За мета бизнесүүд хэрхэн нэвтрэх вэ гэвэл компьютер дээр ашиглаж байгаа бол бизнесүүд гээд Google дээр search хийгээд орчход шууд орох боломжтой. Гар утсан дээр ашиглаж байгаа бол Play Store юм уу App Store-оос мета бизнесүүд гээд аппликейшн татаад авчвал Facebook аккаунтаараа нэвтрээд орох боломжтой байдаг байна. Ер нь бол гэхдээ десктоп хөлбөр буюу компьютерийн хөлбөрийн одоо хэрэглэгчд буюу одоо пост хийж байгаа тохиолдолд ашиглавал зүгээр харин апп нь болохоор хэрэглэгч нарт хариу өгөхөд илүү тохиромжтой одоо мессеж бичихэд илүү тохиромжтой гэж үздэг. За мета бизнесүүд рүү оронгууд одоо энэ дээр харагдаж байгаачлан ингэж харагддаг самрынх нь бүтцэн хамгийн ихэнд home буюу одоо үр дүнгийн таймаа харах хэсэг нь гарч ирдэг. Тэгээд Ads Manager-гээ тусдаа бас нөгөө зар сурталчилгаагаа удирдах пэйж байдаг. Тэр нь харагдаж байна. Inbox буюу одоо Facebook, Instagram-аар орж ирсэн сэтгэгдэл болон мессежд хариу өгөх хэсэг байгаа. За тэгээд Planner буюу пост сторигоо оруулах хэсэг байгаа. Content буюу орсон пост сторигоо хянах хэсэгтэй. Insights-аас тоон үр дүн болон бусад статистик мэдээлэл харах боломжтой. За settings дээр болохоор тоон хуудасынхаа мэдээлэл бол эрхийн тохиргоо буюу хэн хандлт хийх хэрэгтэй зэрэг бусад тохиргоогоо удирдах боломжтой ийм хэсэг байдаг байх нэ. За энэ хамгийн ихэнд заавалчгүй мета бизнесүүдэд ашиглахын тулд Facebook хуудас үүсгэсэн байх шаардлагатай. За тэгээ Facebook хуудасаа хэрхэн үүсгэх вэ гэхээр Facebook-ийн баруун дээд буланд энэ аккаунтын profile picture харагддаг хэсгийн дээр энэ 9 дөрвөлжинтэй меню зэсэн дээр дарангууд энэ create гэдгийн доор page гэд байгаа. За page дээр дарангууд шууд Facebook page-ийг үүсгээд явах боломжтой. Page дээр нь дарангууд одоо энэ ихний харагдаж байгаа энэ хэсэг харагдана. Page дээр нэрээ оруулаад энэ категори гэдэг хоёр дахь хэсэг дээр нь hair salon эсвэл hair stylist гэдгийг оруулаад bio дээр нь одоо өсчин салон гэдэг ч юм уу ямар зориултын бизнес эрхэлж байгаа оруулаад явахд болно. За саяны тэгээ үүсгэсэн пэйж хуудасаа мета бизнесүүдэд холбох хэсэг бас байгаа. Хэрвээ та пэйж үүсгэсэн нь бол админаар шууд
бүртгэгдээд одоо гол энэ пэйжийг хариуцж байгаа эзэн болоо явцдаг. Хэрвээ өөр хүн нэмэх хэрэгтэй болвол settings зэс рүүгээ ороод доотлын энэ дээр байгаа settings зэс рүү ороод settings рүүгээ оронгууд энэ people гэд байгаа. Тэрэн дээр нь add new гэд байгаа. Тэр add new дээр дарангууд одоо хэрэглэгч нь гарч ирдэг. За хэдүүлээ одоо хараад үзвэл за энэ дээр business suite рүүгээ орчлоо. За эндээс нь харах юм бол settings гэд байгаа. За өөр пэйж. За энэ дээр одоо жишээ нь манай Nike-ийн hair wellness-ийн пэйж байна. Энэ дээр people гэдэг рүү н оронгууд за энэ дээр код ингэж код нэгдэг хүн болгоно нөгөө нэг админаас өөр хүн нэвтрэж байгаа тохиолдолд гар утас руу код илгээдэг. Тэр кодыг оруулснараа confirm хийгээд орж болдог байх нь. За тэгээд дараагийн хэсгээр нь болохоор хэдүүлээд контент хөлөглөх ба нийтлэх гэдэг хэсэг байгаа. Энэ нь ямар учиртай хэсэг вэ гэхээр та заавалчгүй одоо шууд пост оруулах биш. Маргааш ч юм уу нөгөөдөр оруулах пост өнөөдөр бэлдээд оруулах боломжтой байдаг. Тэр нь 2 хоногийн дараа Facebook-ээс автоматар ордог. Хэрвээ яг одоо пост оруулах жилаа гэхэд хэдүүлээ бизнес суйц рүүгээ буцаж ороод бизнес суйт хэсгийнхаа home гэсэн дээр дарангуут энэ create post гэдэг хэсэг байгаа. За энэ дээрээ дарангуут add photo юм уу бичлэг сонгох ч бол add video гэдгийг сонгоод за тэгээд одоо энэ color agency-ийн зургийг сонголоо гэж бодоход энэ дэлгэцийнх нь баруун талд нь оруулсан зураг нь Facebook дээр хүмүүст хэрхэн ямар байдлаар харагдах нь ингэж харагддаг. За text гэдэг хэсэг дээр нь одоо Landa color гэд бичгэд энэ дээр ингэж харагдана гэсэн үг. За тэгээд одоо шууд пост хийж байгаа бол publish-аас шууд дарахад болно. Хэрвээ schedule буюу маргааш юм уу нөгөөдөр оруулах гэвэл энэ set date and time гэдгийг асаангууд Facebook дээр хизээ оруулах уу, Instagram дээр хизээ оруулах уу гэдэг тусдаа гараад ирнэ. Тэгээд цаг минуттай нас хугацааг нь зоогоод оруулах боломжтой. Энэ хэрвээ active times гэдэг дээр дарвал Facebook-ыг хамгийн хитвэхтэй ашигладаг цагуудыг өдөртөө нь гаргаж ирж байгаа гэсэн үг. Илүү их хүнд хандлтаар хүрэх боломжтой. Энэ цагийн сонгоод энэ дээр бас энэ цагийн сонгоод save-д орчингууд за өнөөдөр орой 8 цагаас шууд автоматар энэ пост schedule-д орчвол арай пэйж дээр нь шууд ороход бэлэн болно гэсэн үг. За дараа нь пост бичих зөвлөмжүүд байгаа. За тэгэхээр бүгдээрээ пост бичихтэй болохоор яг ямар постуудыг оруулах илүү хүмүүст хүртээлтэй байх вэ, хүмүүс илүү хандлагатай байх вэ гэхээр мэдээж богино тодорхой тексттэй. Хитрхийх одоо эрдэнэ нөгөө нэг бүгдээрээ хитрхийх нурсан иймэрхүү текст нь тухайн одоо нэг бүтээгдэхүүн дээр илүү зүгээр байдаг. Одоо ямар нэгэн бүтээгдэхүүн зарж борлуулах гэж байгаа нөхцөлтэй одоо юу гэдэг гоо сайхны бүтээгдэхүүн ч юм уу. За тэгвэл бүгдээрээ болохоор хөвчлэн юм бол сервис буюу үйлчилгээг илүү сурталчилж байгаа учраас тэрэндээ богино тодорхой текстүүд. Жишээлбэл 2025 оны тренд ус засалт гингутлаа одоо юу юм бэ те энэхүү тренд нь одоо тэдэс тэдэн насныханд ингэж тренд болж байгаа. За тэгсэн салууны хаяг маяг ч юм уу холбоо байх дугаар гэх мэт юм богино тодорхой текстүүдтэй байвал зүгээр байдаг. За дараад нь сэтгэл татам зураг видео буюу одоо before after жишээлбэл зургууд байдаг те. Эдгээр нь маань болохоор хүмүүст яг шууд ийм мэдрэмжийг өгдөг одоо юу гэдэг би жишээлбэл иймэрхүү үстэй байвал дараа нь ийм болох юм байна гэдэг чинь бодит үр дүн харуулсан ийм зураг болон видеод хэрэгтэй байдаг. За дараа нь болохоор одоо ийм урайлсан гэдэг юм уу ийм бичвэрүүд постууд гэсэн. За энэ дээр бүгдээ дараад үзээрэй. Ингээд захиалга өгөөрэй, ингээрэй тэгээрэй гэсэн иймэрхүү одоо шууд нөгөө нэг ийм үр дүн ч юм уу те хийх үйлдэл нь тодорхой бас нэг юм урайлсан оролцуулсан гэдэг юм уу? Иймэрхүү контент бас айгу зүгээр байх нь. За дараад нь 3-5 хаштаг ашиглах боломжтой бол ашиглах буюу одоо хаштаг нь жишээлбэл бүгдээрээ Facebook-ийн хайлт дээр ямар нэгэн хаштагийг ашиглан бичснээр энэ маань болохоор нөгөө нэг тухайн одоо юм юг
тухайн илэрцгийг хайхад тухайн хаштагтай бүх постууд гарч ирдэг. Тэгэхээр та одоо нэг төрлийн хаштаг гэж жишээлбэл 2025 он тренд ч юм уу hair care гэсэн хаштагуудыг гаргаж эхлэхэд тэд нар маань буцаад таны постуудыг ихэнд гаргаж ирдэг байх нэ. За дараа нь 7 хоногт 2-3 удаа тогтмол постлох буюу одоо тогтмол пост оруулах жишээлбэл 3 дахь өдөр болгон ийм зөвлөмжийн талаар пост оруулдаг ч юм уу те. Тэгснээрээ бас хүмүүст ийм хүлээлтийг үүсгэдэг. Тэгээ хүлээлтийг үүсгэснээрээ одоо ингээд ийм юу гэдэг тухайн ингээд одоо 3 дахь өдөр болгон ийм гоё тренд ч юм уу ийм постэр ордог доо гэд хүмүүс ийм хүлээлт үүсгэснээр хандлтыг бас аягүй ихсэгдэгэ гэсэн үг. За тэгэхээр нөгөө нэг одоо яг хөтөл энэ сошиал медиа одоо ингэж нилээн ингэж мета бизнес суитээр тэ ингэж явж байгаа маань болохоор нэгт хэрвээ та бизнесээ өргөжүүлэх гэж байгаа үед хоёрт болохоор бүр ингэж ийм салбарууд ингэж илүү их нэгээд одоо хувийн брендингээ бас хийх гэж байгаа үед энэ сошиал медиа маань маш их хэрэг болж байгаа. Тэгснээрээ нөгөө нэг ийм мэргэжлийн ийм төлсүүд аягүй хэрэгтэй болдог. Одоо сая харуулсан мета гэд энэ дээр одоо жишээлбэл ямар нэгэн инсайтуудаа харах те энэ дээр одоо ямар хуу мэдээллүүдийг бид харж болохоор ямар постууд хийж болохоор гэдгийг илүү дэлгэрэнгүй харж чаддаг учраас энэ дээр маань илүү хүртээмжтэй байдаг гэсэн үг. За дараа нь буцаад ирсэн тасаа хийнэ. За бүгдээ ингэж явчаад буст гэж юу вэ? Буюу одоо яг ийм төлбөртэй одоо хүмүүс бол мэдж байгаа тийм төлбөртэй ийм постоо илүү хүмүүст хүрэхийн тулд одоо цаг хугацаа болон сонирхол одоо юу гэдэг хэрэгтэй эмхтэй гэдэг ч юм уу бүс нутгаар нь ингэж ангилаад төлбөртэйгээр тэнд байгаа бүх хүмүүст хүрэх зорилттой ийм одоо ийм нэг үйлчлэгийг хэлж байгаа гэсэн үг. За буст гэж юу вэ гэд үзэл буст пост гэдэг нь хэрэглэгчдийн хандлт оролцоог нэмэгдүүлэх зорилготой мөн зорилтод хэрэглэгчдэд шууд хүрэх бага төсвөөр хурдан сурталчилгаа явуулах байгаа үед ашигладаг. Одоо Facebook-ийн гаргасан тийм ашиглагтхан гэх юм уу гэж хэлж болно. Тэгэд хизээ бустыг хийж өгөх вэ гэвэл үзэлт өндөртэй пост буюу өөрийнхөө одоо хийсэн хамгийн хүнд хүргэмээр байгаа өндөр хандлттай постоо сонгох эсвэл хямдрал урамшуул ивент зарлах үед буюу одоо хугацаанд тодорхой хугацааны хувьд давчууч юм уу 3 хоногт олон хүнд хүрмээр байгаа хямдрал зэрэгээ сонгоод бас буст хийвэл зүгээр өгдөг. Мөн шинэ бүтээгдэхүүн танилцуулах буюу одоо шинэ бүтээгдэхүүнээ лонч хийж байгаа тохиолдолд тэрийг илүү олон хүнд хүрмээр байвал бас бустыг хийж өгвөл зүгээр өгдөг. За Facebook дээр бустинг гэдэг нь өөрөө мөнгө төлөх хэрэгтэй. За тэгээ Facebook дээр карта хэрхэн одоо холбож буст хийх вэ гэж одоо хэсэг одоо орж нэдүүлээ. Энэ дээр анхаарах зүйл нь болохоор зөвхөн Visa болон Mastercard буюу олон улсын гүйлгээ хэрэгтэй дебет болон кредит картууд л ашиглах боломжтой. Бусад банкны ч юм уу төгрөгийн карт буюу зөвхөн Монгол улсад ашиглах боломжтой картаар гүйлгээ хийх боломжгүй тэгвэл гүйлгээ нь хийгдэхгүй цуцлагдана. За тэгээд энэхүү гүйлгээ хийж яхад нь одоо Facebook таны картнаас $1 ч юм уу тэрнээс бага дүнгээр таны дааснаас нэмэлтээр мөнгө татах боломжтой. Энэ гэхдээ зүгээр яг таныг одоо робот биш хүн гэдгийг баталгаажуулж байгаа одоо хакерд болохоос сэргийлж байгаа мөнгө татаж авч байгаа. Гэхдээ энийг буцаад таны данс руу хийчдэг мөнгө байдаг шүү. За карта холбохтой болохоор хамгийн ихээ Facebook руугээ нэвтэрч очоод тэгээд өөрийнхөө пэйж хуудас руу орно. За тэгээд буст хийж байгаа постоо сонгоод буст пост товчоод дарангуут одоо энэ дээр харагдаж байгаа ийм хэсэг байгаа. Одоо жишээ нь Wellag-ийн одоо энэ Invigo-гийн balance serum-ыг би энэ boost post буюу энэ цэнхэр товч дээр дарахад дараа нь ийм зүйл гарч ирдэг. Goal буюу зорилгоо тодорхойлох. За тэгээд илүү их мессеж авмаар байгаа юу? Эсвэл илүү их хандлт авмаар байгаа юу? Хандлт авахын тулд engagement хэсгийг дардаг. За энэ хоёр айл нэгийг сонгоод явшаад ер нь л хангалттай хүмүүст хүрчдэг. За тэгээд сонгосныхоо дараа карт холбох хэсэг нь угаасаа төлбөр төлөх гээд гараад ирэн төлбөр төлөх дээр нь картынхаа дэлгэрэнгүй мэдээллийг ер нь бол оруулахад болно. За одоо жишээ нь бизнес сүлж рүүгээ ороод үзвэл энэ контент хэсэг рүү н ороод планер хэсэг рүү н эхэлж ороод за планер дээр нь одоо энэ постыг буст хийх сонгол
одоо ингээд энэ доор харагдаж байгаа чинь оронгууд энэ boost гэдэг байгаа. Boost дээр дарж оронгууд илүү их дэлгэрэнгүй boost-ийнхаа мэдээллүүдийг сонгох гэсэн гараад ирнэ. За одоо жишээ нь энэ audience details гэдэг хэсэг дээр нь Монгол улсад байгаа бүх хүмүүст харагдана багтаа 18 настай байх. Гэт одоо 18-аас дээш насны бүх Facebook ашиглаж байгаа Монгол улс иргэдэд харагдана гэсэн үг юм. За тэгээд boost нь эхлэх өдөр нь хизээ, эхлэх цаг нь хизээ, хэдэн өдрийн хугацаатай явах уу? 3 өдөр байлаа гэхэд 5 сарын 8-нд дуусаад за нийтдээ хэдэн доллараар boost хийх вэ гэдэг дээр нь одоо $10 гэж өгвөл 3 хоног $10 буюу өдрийн нэг $3.3 нийтдээ 15,500-аас 44,800 хүнд хүрэх боломжтой болж байгаа гэсэн үг. За тэгээ яг энэ дээр харагдлаа чинь доллароо сонгоод, постоо сонгоод за тэгээд энэ доор нь байгаа сайн энэ дээр харуул энэ publish товчоод дарчгаад тэгээ пост нь boost хийчихнэ гэсэн үг. Тэгээд энэ дээр 10 биш $20 болгол хандлт авах тоон бүр их ихсэн гэсэн үг. Хэрвээ 3 өдрөө 5 өдөр болох юм бол хандлт нь бас дагаа буурч байгаа. Нэг өдөр зарцуулагдах мөнгө нь багасч байгаа болохоор ингээд энийгээ тохируулаад хэр их хүнд хэдэн төгрөгөөр хүрмээр байгаагаа өөрөө сонгоод за хамгийн доор нь payment method гэдээ байгаа. Энэ payment method дээр дараад картынхаа мэдээллийг оруулаад тэгээ publish-ад орчингууд таныг картнаас шууд гүйлгээ татаад таны пост идэвхжиж орно гэсэн үг. За тэгээд бизнес үүдээр хамгийн их ашиглах ёстой зүйл дараагийн зүйл нь бол insights буюу одоо үр дүнг шинжлэх хэсэг байдаг. За insights руу оронгууд юг харж болох вэ гэвэл reach буюу таны постын хүрсэн хандлт, engagement буюу хэрэглэгч нар хэр их таны постн дээр оролцож одоо лайк дарж, шеэр дарж байгааг нь харах боломжтой. Тэгээд таны пэйжийг дагагчдын тоо өсөж гинүү, буурж гинүү гэдгийг нь бас харах боломжтой. Топ контент буюу хамгийн их хандлт авсан постоо харах боломжтой. Тэгээд саяны одоо boost хийснийхаа үр дүнг хэдэн хүнд хүрсэн зэрэг үр дүнгээ хандах одоо тэрийг харах боломжтой болдог байх нэ. За insight заахын тулд адилхан бизнес үз рүү ороод энэ меню хэсгээс insights тэсийг сонгоод ороод view all insights гэдгийг дарах юм бол одоо энэ дээр жишээ нь харагдчихна гэсэн үг. Энэ бол 4 сарын 6-наас 5 сарын 3 хүртэлх үр дүн гэсэн үг. Нийтдээ 437 conversation буюу 437 үнэтэй мессеж болон комент хэсгээр харилцсан гэсэн үг. За тэгээ манай пэйжийн хандлт нь болохоор 170,000 хандлттай. Энийх нь одоо дагагчдаас нь 1600 орж ирсэн. Дагагч биш буюу шинээр 168,855 хүнд хандлтаар хүрсэн. За тэгээ сарын дотор хэдэн followers нэмэгдсэн, хэдэн unfollow хийсэн гэдгийг бүр энэ дээр нь дэлгэрэнгүүдээр нь дарааж харах боломжтой. За дэлгэрэнгүүдээр нь дарж хараад илүү ингээд олон юмыг харж болдог байх нэ. Тэгэхээр эндээсээ одоо юу гэдэг нь жишээлбэл иймэрхүү постууд хийсэн бол энэ маань болохоор илүү үр дүнтэй байсан байх нь тул цаашдаа ч гэсэн хүмүүс одоо юу гэдэг манай салууны дагдаг, манай салууны пэйжийг дагдаг хэрэглэгчид маань иймэрхүү постыг илүү үзэх нь таалагдж байгаа юм гэдэг тиймэрхүү анализуудыг хийгээд явчих боломжтой байдгаараа одоо энэ мета бизнесүүдийг ашиглах нь илүү одоо бизнес хэрэгтэй байгаад байгаа гэсэн үг. За тэгээд энэ дээр харагдаж товчон дээр дарвал он сар өдрөө хизээнээс эхлэхийн за 24 оны 6 сарын 1-ээс эхлээд 7 сарын 31 хүртэлх үр дүнг харъя гэвэл ингээд энэ дээр нь харагдчих болох нь. Энэ дээр одоо харагдахгүй байгаа шалтгаан нь энэ пэйж нь тухайн цаг үед нэгдэггүй байсан болохоор ер нь бол харагдахгүй байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр ер нь бол нэгдсэн цаг үеэс нь одоо 11 сараас хараад үзвэл одоо хандлт үр дүнгууд нь ингээд гараад ирж байгаа гэсэн үг. За одоо энэ дээр жишээ нь топ контент гэдээ гараад ирж байна.
зургаар ийм хэдэн пост байна, нийт хэдэн хүнд хүрсэн зэрэг ингээд бүх юмаа инсайт гэснээсээ хараад явах боломжтой. За окей. Ингээд ерөөдөө бол манай дунд чатны сургалтын маань агуулгууд маань дуусч байна. За тэгээд та бүхэндээ илүү энэ сургалтаараа тий өөрсдийнхөө одоо нийгсэн пэйжээ илүү ийм далаацтайгаар ашиглах илүү одоо өндөр үр дүнд хэрхэн хүрэх талаар бас ингээд тусалцаа нэмэр болсон болов уу гэж найдаж байна. Хэрвээ та бүхэнд асууж тодруулах зүйл байх юм бол чөлөөтэйгээр одоо яг харилцагчлаа одоо хариуцсан менежер рүүгээ холбогдоод ингээд биднээс асуух боломжтой шүү. Тэгэхээр та бүхний маань сошиал медиа адал явдалт нь амжилтыг хүсье. Тэгээ бүгдээрээ илүү сошиал медиаг ашиглаад тэгээд бизнесдээ илүү үр дүнг авчираарай. Тэгээ дараагийн сургалтаараа та бүхэндээ уулзцгаая. Баярлалаа.